За тэгвэл цахилгаан дугуй, скутер, ундаг дугуй түрээссэн эргээд явгууны зам, гарц, автомашины замын зорчих хэсэг гэх мэт дурын газраа байрлуулж орхидог. Тэгвэл энэ замраагүй байдал нь иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулж байгаа. За тээврийн цагдаагийн газраас энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг компаниудад зориулалтын зогсоол байгуулж цэгцлэх талаар шаардлага хүргэсэн байна. Нэг хэсэг бол шонгийн модал тулдаг. Одоо дээрээс нэмээд энэ скутер дугуй гэдэг энэ зүйл одоо нэмэх чад байгаа юм л да. Яг зүгээр бид нар чинь нэг юм хоёр төрлөлийн байдаг байсан. Өмнө нь бол яг зүгээр гудамж явж байгаа нөгөө яг дактил замныхаа гол ингээд төмөр шон зоочдаг тий байсан. Эсвэл сонгуулийн үеэр нөгөө баахан самбар гарчдаг. Тийм хоёр зүйл байсан чи одоо дээрээс нэмэгдээд нэг скутер дугуй гэх мэт одоо нэг зүйлүүдийг гарч ирж чад. Нөгөө төрөл очоод туулах мөргөх. Тэгээ чи тэр хажуугаар сүнгүний араа дуу ахтай болохоор мэдэгдэхгүй. Тэгээд манайхан тийм айгүй замраагүй байхгүй тий. Тэгээ энэ тэнд явж байгаа одоо юунд цагийн дуустдаг юм яадаг. Тэгэл замын гол талаа хийсэн шахав байдгийг. Би энэ дууны яг дэрвч бас тэглээд унлах төвчөөс байхгүй юу. Энэ буруу ахгүй энэ чинь бас нэг юу бас нэг юу тэг одоо байрлуулах нэг газар байх ёстой шүү дээ. Ихлэрч бас хэцүү. Энэ буруу одоо над шиг юу насаа улсууд чинь тэглээд унна. Одоо энийг нэг зохицуулах тал дээр бас бодох хэрэгтэй байхгүй. Манайх хэд одоо кино үйлдвэртэй байдаг байхгүй. Тэгээ нөгөө голын замаараа явхад бол айгүй харагддаг. Тий. Тэгээд зарим нь бас эвдэлсэн байгаа юм шиг харагдаад байдаг тий. Тэр нь бол одоо ойрхон байршил тавиад өгчүүл бас боломжийн бахаа л гэж бодож байна. Нийслэлд Tapa Ecobike гэсэн хоёр компани 1800 гаруй цахилгаан дугуйгаар үйлчилдэг байна. Тэгвэл цахилгаан дугуйг унаж замын хөдөлгөөнд оролцохдоо хэрхэн аюулгүй байдлаа хангах вэ гэхээ анхааруулгадаа цахилгаан дугуйг явган зорчигч болгон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр байршуулна хэмээн тусгажээ. Гэвч энэхүү заалт нь хэрэгжихгүй байгааг алтныхан хэллээ. За тэгэхээр эдгээр зүйлүүд ингээд тухайн компаниудад шаардлагыг ингээд хөрвүүлэхээр тухайн компаниуд нь бид нар бол яг өдөр байрлуулахтаа бол ингээд аль болох хүний явгууны зам тэглэхгүйгээр ингэж байршуулж байгаа. Гэтэл ингээд иргэд өөрсдөө одоо соёлгүй, ухамсаргүй хөдлөөсөө болоо шууд унж яваа газараа хаягтай. Одоо явгууны зам дээр хаях, эсвэл зорчигчгийн шууд нэгдүгээр үнэнд тарах, эсвэл гүүрэндээ бүр зорчигчдээр ингэж шууд хаяж явж байгаа тохиолдлууд байгаа. Эдгээр дээр тухайн компаниудын одоо эргүүлийн одоо үйлчлэгээ үзүүлж байгаа хүмүүс байгууллага ажилтнууд яваа тухайн үед ингээд тээврийслээдэг одоо GPS-ээр хянаад аваад ингээд зориултын газрууд нь байршуулах юм ажлуудыг бас хамтран зохион байгуулад явж байгаа. Цахилгаан дугуйнуудыг явгууны зам талбайд 3-аас 4 игнэ болгон игнүүлэн тавьсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өндөр настан хүүхэд багчуудыг зорчход өндрөл учруулдаг байна. Тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүн зорчход ээлгүй зам талбайтай гэгдэх нийслэлд цахилгаан дугуй скутерыг хаа хамаагүй байрлуулсан нь нэмнээс болж байгааг иргэд хэлж байгаа юм а. Иймд цахилгаан дугуй скутерыг аюулгүй байрлуулахын тулд иргэд хандлага өөрчлөх мөн хариуцагч компаниуд тодорхой байршлуудад зогсоолын тэмдэглэгийг бий болгох шаардлагатай гэж үзэж байгаа юм а. Харин үйлчилгээнд явуулж байгаа цахилгаан скутер дугуйг хариуцаж байгаа компаниудын зүгээс энэ асуудал дээр тайлбар өгөхийг хүссэнгүй.